Төрийн мөнгө, төрийн тендер, төрийн дэмжлэгтэй арга ихсэн өрсөлдөгч нар үйл ойлголцоод хөрөнгө оруулалтын хомс байдал, татвар, тээвэр, хүний нөөц, санхүүгийн асуудлууд гэх. Яа, Монголд стартапыг яагаад ийм хэцүү юм бэ? Яг энэ нөхцөл стартап хийж байгаа бид бүгдэд маш ойрхон сонсогдож байгаа. Тэгвэл хамтдаа яг юу Монголд стартап хийхийг бус орнд стартап хийгээс илүү хүнд аль эсвэл амар болгоод байгааг хамтдаа харцгаая. Өөрөөр хэлбэл жоохон атаархацгаая. Стартап экосистем сайтай улс болгоны шинж тэмдгүүд хоорондоо адилхан ч Финландаас чадварлаг болгосон хүчнийг нь онцлохыг хүслээ. Дэлхийд тэргүүлэх боловсролын системтэй улс болохын хувьд 5 сая хүн амтай Финланд улс 3821 стартапад ажиллах чадварлаг мэргэжилтнүүдийг бэлдээ зогсохгүй тэдгээр стартапуудын нэлээдгүй хувь нь олон улсын хэмжээнд скейл хийж байна. Манус шиг цөөхөн эдийн инженер менежерүүдээ хоорондоо булаацалтахгүй гоё л байдаг та. Одоо Америкийг аваад үзье. Мэдээж Монголоос 7 дахин өндөр худалдаа авах чадамжтай 100 дахин их хүн ам гэдэг бол B2C байтугай B2B бизнес хийж байгаа компаниудын хувьд маш том давуу тал. Тиймээс зах зээлийг ойлгомжтой нөхцөл байдал гэж үзвэл Америкийг онцгойр болгох зүйл нь хөрөнгө оруулагчтай холбогдох боломж. Зөвхөн 2021 онд л ихэд Америк нэгдсэн улсын стартапууд $329 тэрбум хөрөнгө оруулалтаараа босгож чаджээ. Хэрвээ бид нар зөв орчинд орж чадах юм бол Америкт баруун эргэл энжил инвестор, зүүн эргэл VC гэдэг юм да. За тэгээд татварын орчин. Монголоос нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр 2 дахин бага нэгэрийг хүртэл аваад үзэхэд мань мичиг стартапуудаас эхний 2 жилдээ татвар авдаггүй хэмтчлэн атаарах юм зөндөө. За тэгээд энэ бүх атаархлуудын хажуугаар сайн зүйлс бас байгаагийн нэг нь M-Stars Hub. Стартапуудыг 6 сарын хугацаанд үнэгүй офис 15-30 сая төгрөгийн тэтгэлэг, салбартай, мэдлэг туршлагатай ментор багийнхны хамтар дэмжих энэхүү хурцгаар хөтөлбөрийн 3 дахь эсэлт яг одоо явагдаж байна. Суралцах хугацаанд Монголын шилдэг бизнес эрхлэгчид стартапчдаас зөвлөгөө авах, төгсөөд 100 хөрөнгө оруулагч нарын өмнө пич хийх гээд боломжууд байна. Бас сонноос төгссөн стартапуудын 60-аас дээш хувь нь эхний ээлжийн хөрөнгө оруулалтаа авчихсан гэсэн. Хэрвээ та M-Stars Hub хурцгаар хөтөлбөрт хамрагдахыг хүсэх юм бол бүртгүүлэх холбоосыг description хэсгээс аль эсвэл M-Stars-ийн сошиал медиа сувгуудаас аваарай. Норг спешиалаа. Монголд стартап хийх илүү амархан болох байна.